Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сүлд телевизийн өрг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор Улсын их хурлын гишүүн, Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, нийслэлийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Бацүхийн саран чимгийг өрн оролцууллаа. Оны өмнөхөн нээлттэй хийсэн шийдэмгийн нүүдэл шинэ ном нь бестселлер болоод байгаа төдийгүй энэ нь түүний 2 дахь ном бөгөөд шатарт шийдэмгийн нүүдэл хожиж авчирдаг шиг амьдралд зөвийн төлөө шийдэмгий бай. Хүсэл эрмэлзэлтэй хүн зорилгоос ухардаггүй. Хожил, урам, хожигдол, ухаарл, хатуужлыг өгдөг гэдэг санаагаар бусдад урам зориг, эрч хүч хайрлахыг зорж номоо ийхүү нэрлэжээ. Тэрээр хэд хэдэн хуулийн төслүүдээр ажлын хэсгийг ахарж байгаагийн зэрэгцээ Новомберс шатрын хөтөлбөрийг санаачилж 6000 гаруй хүүхдэд шатар авч өгөн 60 гаруй хүүхдийг Новомберс шатрын клубт хичээллүүлж ирээдүйн шатрын мастеруудыг бэлтгэж байна. Ингээд өрг нэвтрүүлгийн зочинтойгоо яриагаа өрнүүлцгээе. За энэ өдрийн мэндийг хүргье. Бас урьж оролцуулж байгаад бас талархаж байна. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн нэг онцлог нь одоо ярилцсангаа бас энэ үн эртнээс уламжилж ирсэн оюуханы гайхалтай одоо энэ өв соёл болох шатар нүнгээ ярилцдагаар онцлогтой байгаа. За тэгээ шатарчин гишүүнийг бас өнөөдөр урьж оролцуулж байгаад бидний хувьд их баяртай байна. Тэгээд хоёлоо өргөө нээгээд ярилцлагандаа орё гэдэг зочин учраас танилцсан талыг санал болгосон байна. Оо за. Бүр нээж ингэж нүүж эхэлдэг юм уу те? За шатар нүнгээ ярилцсан. За. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэг онцлог гэж хэллээ. Таны хувьд бол яг сүүлийн жилүүдэд одоо улсын их хурлын гишүүнээс гадна их шатарчин гэдгээр хүмүүст нэлээд танигдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ шатар гэдэг гайхалтай энэ хөлөг тоглоомыг анх хизээ сурсан бэ? Энэ талаар хоёлаа яриа эхлэе гэж бодож байна л да. За шатар гэд ярихаар би бас их сайхан үнэхээр миний баг нас дурсагддаг. Тэгээд манайхын дундгойвт яг ингээд нэг хажуу айл маань хажуу айлын өвөөнөр одоо их шатар тоглодог. Тэгээд тэднэрээс анх бас харж сурч ирсэн. Тэгээд анх хүүхдийн баяр одоо шинэ жил гэдэг чинь бидний үед хамгийн том баяр байлаа шүү дээ. Тэгээд хүүхдийн баяраар дараа нь тэднээсээ сураад хашаандаа тоглож агаад тэгээд манай өвөө анх надад шатар сонирхоод ахаар нь бас шатар авч өгсөн. Тэгээд тэрийг ингээд яг авч яваал хүмүүсийг гуйгаал тоглодог гэсэн. Тэгээд бидний үед чинь хүүхдийн баяр үнэхээр гайхамшигтай их гоё ингээд нөгөө спортын тэмцээнүүд зохион байгуулагддаг. Тэр үед одоо бас ингээд шатрын тэмцээнд ороод их урам аваад тэгээд тэндээсээ бас төрүүлээл нэг 5 төгрөгөөр шагнуулаад банкны аваад тэгээл миний баг нас одоо тэр хажуу айлынхаа өвөнөөс анх шатрыг бас сурч ирсэн. Сонирхолтой багасаа тоглож ирсэн шүү дээ. Тэгэхээр яг харахгүй. Тэгэхээр багасаа гэж ярьснаас сүүлийн жилүүдэд бас Новомберсгийн клубыг та санаачлаад сургууль цэцэрлэгүүд дээр бас үйл ажиллагааг нь нээж байгаа. Ер нь энэ шатар гэдэг хөлөг тоглоомыг тоглосноор маш олон ач холбогдолтой гэж яриад байдаг. Яг энэ багасаа хүүхдүүд маань тоглосноор ер нь ямар ач холбогдолтой, ямар одоо эерэг одоо өөрчлөлтийг хүнд авчирдаг вэ? Тэгэхээр шатрыг бол би ганц спортоос гадна шатар бол стратеги бас хүмүүжил төвчээр гэж би боддог. Тэгээд шатраар маш олон сайхан найз нөхдөдтэй дээрэс нь өөрийнхөө амьдрал шийдэх шийдлүүдэд миний энэ одоо шатар тоглодог байсан энэ ухаан маань надад хэрэг болдгийм болов уу гэж би боддог. Тийм учраас өөрөө одоо энэ шатрын спортыг хөгжүүлэх дээр нэлээдгүй олон зүйл хийсний нэг нь бол яхаарахгүй одоо энэ Новомберс шатрын хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бас 6000 гаруй хүүхдүүдийг шатартай нөхөрлүүлж одоо 10 гаруй шатрын клубүүдийг Новомберс клубүүдийг сургууль цэцэрлэгт нээж өгсөн. Тэгээ ингэснээр хүүхдүүд ингээд үнэхээр бас шатарт дурлаад гэртээ очиод бас ингээд аав ээжүүд нь хэлж байгаа байхгүй. Үнэхээр энэ шатар чи ямар сайхан одоо баг компьютер гэхээс илүү энэ шатар тоглоё гэж бидний чинь зүгээр суулгахгүй байна гэд тэ. Тэгэхээр ер нь маш их эерэг талтай учраас энүүгээрээ дамжуулж одоо хүүхдүүдтэй залуучуудад энэ шатрыг сургах хамт тоглоулах тал дээр бол нэлээдгүй ажил хийлээ. Тэгээд сургалтууд болоод одоо шатрын тэмцээнийг жил болгон 2 удаа зохион байгууллаа. Ялангуяа бас төрийн түвшээ басноос хойш энэ тал дээр илүү их анхаарч бас ажилласан. Одоо дэлхийн парламентчдын дундаас одоо бас дэлхийн аварга нь болчихсон. За эцэн түвшээ гэдэг энэ одоо манай улсын хурлын
дарга эвэлдер зохион байгуулагдаг тэмцээнд одоо 2 ч удаа төрүүлсэн ингээд бас бахарх сэтгэл төрж байлаа л да. Тэгэхээр яг энэ дэлхийн аварга болсон тэр сонирхолтой цаг мөчийн хоёлаа ирээд бас дурсвал. Гэ яха одоо мэрэгжлийн шатарчдын хувьд одоо би тэгж ярахаар бас үнэхээр бас санаа зовмор одоо үнэхээр манай монголчууд чинь үнэхээр оюуны чадамж мундаг ялангуяа мундаг одоо мэрэгжлийн шатарчид одоо гранд мастерууд их төрж байгаа энэ үед бол үнэхээр бас тэр залуучуудаагаа яаж дэмжиж хийсэн гэж бас боддог. Тэгээ нэг талаараа бас улсын их хурлда шатрын лобби бүлгийн ахлагчийг хийж байгаагийн хувьд бид нар маш олон гишүүд байдаг шүү дээ. Манай одоо шатрыг дэмждэг энэ олон гишүүд маань бүгдээрээ нийлээд санаачлаг гаргаад одоо оюуны спортын ордонтой болъё гэдгийг бас төсөв цуулгацсан байгаа. Нөгөө талаар саяхан ингээд Москвад 10 дахь удаагаан зохион байгуулагдчихж байгаа юм байлээ. Тэгээд энэ шатрын тэмцээнд манай улсын их хурлаас бүрдөрж гишүүн бит хоёр оролцоод тэгээд тэнцээ эмэгтэйчүүдийн авраг болсон. Тэгээд тэнцээ яг дан парламентын бүх гишүүд ирж байгаа хгүй. Тэгээд тэд нартай уулзаад явж хахад үнэхээр одоо тэр төрийн төвшөнд, бодлогын төвшөнд шатрыг яаж их дэмжиж байна. Үнэхээр тэрийг зөвхөн одоо энэ ганц хүн тоглодог гэсэн энийг бол одоо багийн хэмжээнд яаж дэмжиж байгааг бас харж ирсэн. Тэгээд багийн мөрөөдлийн одоо үнэхээр тэр агуу аврага карпу аврагтай бас сая уулзаж бас тэндээс шагнал авсан. Үнэхээр бас одоо бас миний баярт мөчийн нэг. Тэгээд хүний амьдрал ер нь одоо баярт мөчээр их штэ. Тэгээд тэр дундаа миний амьдралд бол энэ шатартай холбогдсон олон үйл явдлууд их гой үйл явдлууд байдаг. Тэгээд Санж Матео гишүүн, Лүндэ Жансан гишүүн одоо энэ олимпийн манай Монголоос орсон олимпийн багийнхнагаа дэмжиж бас оролцсон. Тэгээ тэнцээ үнэхээр гайхамшигтай дэлхийн тэр аваргуудтай уулзаж ямар одоо агуу хүмүүс эгэл энгийн байдаг, ямар агуу байдгийг бас тэндээс илүү харж бас мэдэрсэн. Тий. Тэгэхээр та түрүүн бас хүний амьдралд энэ шатраас авсан хүмүүжил төлөвшил бол маш их хэрэг болдгоо. Одоо шийдвэр гаргах төвшөнд ялангуяа тийм ээ. Тэгж ярьлаа шүү дээ. Таны хувьд бол анх дөнгөж сургууль төгсөөд амьдралынхаа гарааг улсын хурлын тамгын газраас эхэлжсэн гэж сонсч байсан л да. Тэгэхээр улсын хурлын тамгын газар гэдэг бол үнэхээр миний анхны одоо ажлынхаа гарааг эхэлсэн энэ талбар. Тэгээ эндээс бол маш олон сайхан хүмүүстэй, олон мундаг хүмүүсээс зүйлээс олон зүйлийг бас сурсан. Тэгээд анх Новосибирск хотын цахилгаан техникийн их сургуулийг яг би програм хангамжаар одоогийн IT инженерээр төгсч, системийн инженерээр төгсч ирээд яг хоёулахна битээ ингээд энэ дотоод шүлжээг хийгээд одоо энэ бүх програм хангамж, техник хангамжуудыг хийжсэн. Тий төрийн ордонд тий. Тэг их завгүй яг энэ 76 гишүүний бүхэл тэр програм хангамж, техник хангамж, тамгын газрын энэ компьютерийн одоо холбоотой бүх зүйлүүдийг хийжсэн. Тэгээд ингээд хийгээ явж байхад бол үнэхээр одоо тэр IT үнэхээр яаж хөгжиж байгааг бол харж байгаа. Бид нэр эхлээл айгүй том компьютертэйсэн. Анх наваг Новосибирск хотод сурч очиж байхад компьютер гэдэг чинь бол маш том одоо том дэлгэц байлаа шүү дээ тий. Тэгэл 10 дугаар анги одоо дундгой үеийн 1-р 10 жилиг бас алттай төгсч нэгт ороод тэгээ аав маань надад одоо энэ л сургууль одоо илүү чамд ирээдүйтэй гэд тэр зун нь бас Гокийн одоо удирдлагын системийг очиж үзчихсэн. Маш том компьютерийн ардл байсан. Өнөөдөр бол ингээд удирдлагын системүүд гэдэг бол жижиг болчихсон. Өнөөдрийн энэ камер чинь ийм жижигхэн болчихсон байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ хугацаанд бол энэ технологи үнэхээр хурдтай хөгжиж байгаа нөхцөл бид нар бас одоо мөр зэрэгцэж ажиллах тэр одоо бид нар чинь анх одоо ингээл нөгөө зөвхөн төрийн талбайг чинь хийс гэж HTML-ээр ингээл програм бичдэг байсан бол одоо зүгээр л нэг анимашн шууд copy paste хийгээд авах жишээтэй. Тэгэхээр одоо эргээ харж байхад улсын их хурлын тамгын газрынхаа анхны веб хуудсыг хийгээд анхны дотоод шүлжээг хийж байсан маань бас миний амьдралын анхны гараа байсан. Тэгээд түүнээс хойш маш их зүйлүүдийг сурч одоо хүн өөрийн гэсэн зорилготой тэрнийхээ төлөө бас ингээд шийдэмгий энийхээ төлөө хөдөлмөрлж байхад юмд хүрдгийм байна гэдгийг бас олон жишээн дээрээс харсан. Тэгээд тийм ч учраас ер нь бас миний амьдралд
мөрөөдөж явдаг нэг зүйл бол энэ шатартайгаа холбоотой амьдрал шатар хоёр ямар адилхан юм бэ гэдэг зүйлийг би өөрийнхөө амьдралаас их урган гаргаж ирж байсан учраас саяхан одоо шидмийн нүүдэл гэсэн энэ номоо бичиж дуусгаж бас нээлттэй хийсэн байгаа. Тэгээд сая интер номд ингээд бестселлер болчихсон гэхээр үнэхээр бас баярлсан. Тэгээд хүмүүс маань энэ шатрыг үнэхээр бас дэмждэг, одоо хүүхдүүдээ сургадаг тий энийг одоо яаж хөгжүүлэх үү гэдэг дээр ч гэсэн бас төрийн бодлого бас ингэж анхаарч байгаад үнэхээр баяртай байгаа. За тэгэхээр улсын их хурлын тамгын газрын одоо бүхэл энэ сүлжээг татчихсан сонирхолтой түүх ярьж байна л да. Тэгэхээр таныг бас иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн уралд нэлээд олон жил бас ажиллаж за мөн одоо энэ улс төрийн ажил хийх анхны бас тийм ээ энэ мэдгэдэггүүнүүдийг туршлагыг авсан байх гэж бодож байна л да. Тэгэхээр хоёлаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэдэн жил ажилласан байдаг? 2 удаа сонгогдсон. Тэгээд сонгогдож байх үедээ энэ үедээ одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлыг одоо тэр үед мөнх хоёр дарга одоо санал болгож энэ ажлыг авчихсан. Тэгээд тэр үедээ бас байгаль орчны чадна гэдгийг нь харсан байна. Тэгэл анх энэ төслийг одоо тэгэл ерөөсөө л хамгийн түрүүнд бид нар ер нь бол ямарваа нэгэн юм бол ингээд төлөвлөлтөөр явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж авч чадсан. Одоо тэгээ ерөнхий төлөвлөгөө бол эвдэгдэхгүй байгаасаа гэж хүсэж явдаг. Цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт яаж эхэллээ. Тэгээд яаж эвдэгдлээ те. Тэрэн шиг аливаа зүйлийг бид нар бол ерөнхий төлөвлөгөө батлагдсан бол тэргээрээ л явах хэрэгтэй. Жишээ нь одоо Нью-Йоркийн Централ паркийн жишээг би бол хэлэх дуртай л да. Одоо 100 гаруй жилийн өмнө хийгдсэн тэр Централ паркийн ерөнхий төлөвлөлт бараг эвдэгдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол аливаа зүйлийг хийхдээ ерөөсөө зөв төлөвлөлттэй тэгээд зөв эхлээд ингээд энийг дуустал нэх юм бол юмд хүрнэ л гэж боддог. Тэгэхээр мэдээж тухайд таныг одоо чаднаа за одоо болно бүтнэ гэж бодож тухайд бол удирдлагууд харж байсан байх гэж бодож байна л да. Тэгэхээр одоо бол нэг хэсэг манай залуучууд одоо салхинд гарыг за спортоор тухайлбал хичээллэх гэхээр одоо гүүх газар гал байна гэдэг байсан бол одоо бол ингээд гүүх өөртөө цаг гарах олон боломжууд нэгтчлээ. Тэгэхээр таны бас санаачилж одоо бас ажлын хэсгийг ахалж байгаа биеийн тамир спортын ултун чухал санагдаж байна л да. Тэгэхээр ер нь бол биеийн тамир гэдэг өөрөө хүний амьдралд одоо хамгийн чухал ялангуяа хүн эрүүл байна гэдэг бол одоо нэг номерын асуудал шүү дээ. Тэрний тулд хүн өөрөө одоо биеийн тамираар хичээллэх ёстой. Тэгээд энэ биеийн тамирыг одоо хөгжүүлэх энэ тал дээр бас энэ хууль маань бол нэлээдгүй хувь нэмрээ оруулсан олон жил яригдж байсан ч гэсэн энэ хууль одоо батлагдаж чадсан. Тэгээ цаашдаа бид нар энийг одоо төрийн бодлогын хэмжээнд өнөөдөр өөрсдөө байхгүй тэр тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхдээ ч гэсэн татвараас чөлөөлөх гээд олон зөв зүйлүүд орж ирсэн. Тэгээд бид нар одоо эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол өнөөдрийн одоо бас энэ 90-100-д одоо хамгийн чухал зүйл болчихсон энэ үед бид нар одоо биеийн тамираар хичээллэх одоо фитнесээр хичээллэх те одоо дугуйгаа унах гүүх гэдэг бол хамгийн чухал асуудал болчихсон байгаа. Тэгээд манай хүү өөрөө бас спорт сайенсаар Америкт бас энэ мэрэгчлэр төгссөн. Тэгээд энийхээ дагуу ч гэсэн одоо бас нэлээдгүй ажлуудыг хийдэг. Тэгээд биднэрт бас их үлгэр дуурайл болдог. Тийм ч учраас ер нь өөрөө би ч гэсэн одоо 7 хоногт нэг доотлол нь одоо 2-3 удаа фитнестэй алхасгүй явцдаг. Тэгээд бид нар одоо аливаа зүйлд одоо өөрсдөө зөвөр үлгэрлэж те уриалж явах хэрэгтэй болов гэдэг тал дээр л их одоо үлгэрлэх гэж манлайлах гэж бас бодож явдаг. Тийм. Таны хувьд бол би бас нэг сонсч байсан. Харвардд бас нэг сургалтанд хамрагдаж байсан гэдэг. Тэр ямар сургалт вэ? Тэр одоо иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа Харвардын одоо төржүүл лидер гэдэг яг ус төрч зориулсан ийм богино хэмжээний сургалт байсан. Тэгээд энэ сургалтанд очиход олон орны тэр дандаа ус төрчтэй уулзаж бас санал бодлоо солиход бас сонирхол юм байлээ. Тэгээд тэндээс бас нэлээдгүй зүйлүүдийг одоо хүнтэй харьцах гэх тэ нэлээдгүй олон зүйлүүдийг бас арай өөр өнцгөөс нь бас заадаг юм байлээ. Тэгээд хүү ер нь өнөөдөр бас сурч боловсрч үнэхээр одоо тэрний төлөө тэмүүлж байх хэрэгтэй. Тэр ч утгаараа одоо миний мөрөөдөжсэн нэг зүйл бол одоо энэ шатрын тухай ном бичих байсан. Тэгээд энэ маань бас саяхан бестселлер болоод үнэхээр бас одоо баяртай байгаа. Тэгээд удахгүй
англи хэлээр орчуулгыг гаргана. Тэгээд аудио уншдаг ном болгочихсон. Одоо хүмүүс чинь ингээд энэ төвчрийн дунд болоод зүгээр байж ах үед их ном сонсдог болчихсон байна шүү дээ, тий. Тэгээд энийг бас аудио бүк болгочихсон. M+ дээр одоо ямар ч хүн ороод ингээд уншихад одоо татаад унших болоод одоо сонсоход ингээд боломжтой болгоцсон байгаа. За энэ нөгөө манай Тий. шийдэмгийн нүдлээ. Болохгүй шийдэмгийн зураг болсон шүү дээ. Тэгэхээр яг энэ номыг уншсанаар ямар одоо мессежийг, ямар одоо бас ухаарлыг нэгэн бас өөр өнцгөөс харах бас ямар нүүдлийг хараасаа гэж бодож та номер бичсэн байна. Тэгэхээр хүний амьдрал гэдэг өөрөө одоо шатрын ертөнцтэй үнэхээр салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр энэ номон дээр одоо шатартай холбоотой одоо түүх, сургамжууд, санал шийдлүүдийг би оруулахыг зорьсон байгаа. Тэгээд энэ бүхний цаана ч гэсэн миний одоо амьдралын хандлага байгаа. Тэгэд энэ амьдралын хандлага болгон одоо бас шатрын ертөнцтэй холбоотой байдаг учраас ялангуяа одоо үнэхээр одоо залуучуудаа илүү их урам өгсөн одоо шатрынхуу ухарч нүүдгүүтэй адилхан хүн ер нь зорилгоосоо одоо тэмүүлэлтэй үнэнч тэрний төлөө хөдөлмөрл одоо гих жишээний ер нь бол аливаа зүйлд хүн зоригтой байх юм бол тэрний төлөө хөдөлмөрлж яхад үр дүнд хүрнэ гэдгийг одоо олон алдартай хүний жишээгээр бас гаргасан байгаа. Тэгээд та бидний бүгд мэддэг жишээ нь гэрлийн бүрхүүлийг хийсэн 10,000 удаа оролдлого хийж ээж би энэ гэрлийг хийсэ. Энэ бүтээлийг би гаргаж чадсан. Би хэрвээ 9,999 бүтээгээд шантраад оргицсан байсан бол энэ бүтээлийг би ийм том одоо нээлт хийж чадахгүй байсан гэх жишээ нэ. Тэгэхээр энэ Карпов ч гэсэн олон удаагийн одоо дэлхийн аварга болсон. Гэхдээ өөрөө тоглохынхоо өмнө дандаа стратеги, тэр бодлого бүх зүйлүүдийг судалж үзчихэж тэгтээ тэр нүүдэлтэй ганцхан удаа тэр шатрын одоо үдсэн одоо бодлого нь хэрэглэгдэхгүй ч байж болох чичээд гэтэл хизээ нэгэн цагт хэрэгтэй байдаг тэгэхээр ер нь бол энэ шатар гэдэг үнэхээр гайхамшигтай спорт. Ер нь би өөрөө системийн инженерийн хүний хувьд шатар гэдэг энэ шатрын стратеги гэдэг бол аливаа зүйлийг ингээд томоор нь харах шатрын нүүдэл гэдэг бол одоо аливаа зүйлээс ийм холбоосуудыг олоход тусалдсан болов гэж бас боддгийг. Тэгээд зөвийн амьдрал одоо шатар ингээд зөв нүүх ёстой шиг амьдрал ч гэсэн бид нар зөв байх ёстой. Аливаад одоо ингээд нэг юм нүүдэртээ ингээд нэг одоо хүн болгон одоо чухал гэдэг шиг аливаа хүн гэдэг хүн өөрөө өнөөдөр үүшлэгч байна уу, дарга байна уу, хямдгай байхаас илээд бид нар бол ямар ч хүнтэй зөв хүндэтгэж тэр хүн гэдэг ёсноос нь хандаж бид нар ялгуурлахгүй бас нэг бие бинийгээ дэмждэг, хайрладаг байх ёстой. Тэгэхээр энэ шатрын ертөнцийг энэ амьдралтай холбосон аливаа зүйлийг одоо бас зөвийн төлөө шийдмэгээ бай гэсэн ийм одоо залуучуудтай илүү одоо бас хүмүүстээ хүүхдүүдэд шатар сургуул давуу талтайг ингэж ойлгуулахыг хичээж зорж бичсэн байгаамаа. Манай залуучууд ч гэсэн сайн уншаад дээрэс нь манай сүүлийн үеийн хүүхдүүдийн нэг санаа зовж байгаа асуудлын дэлгэцэн их донтой одоо утас их маажж энэ хараанд маа гэдэг тэрний оронд ингээд нөө шатраа тоглоод оюуханаа хөгжүүлж байвал ямар гоё олон боломжууд байна вэ гэдэг энэ номыг уншаад сонсоод бас мэдэх. Тэгээ англиар орчуулж байгаа гэж сонсон дээр ихсэн сонирхолтой санагдлаа. Тий. Тэгэхээр удахгүй англиар гарна. Одоо 6 сард гэхэд гаргачих гээд яаж байгаа. Тэгээ ер нь бол англи хэлийг би анх өөрөө сурч байхдаа Америк явж сурахаасаа өмнө бол яг ийм хатмал текст байсан. Тэгээд орос хэлтэй ингээд нөгөө англи хэлтэй ийм хатмал текстээр би яг англи хэлийг бас сурчсан байхгүй. Тэгэхээр одоо залуучуудаа болоод энэ сургууль англи хэл сурах гэж байгаа хүмүүс ч гэсэн илүү их ийм хооронд нь харьцуулсан ном болно. Тэгээд дээрэс нь тэднэрт ч гэсэн одоо гадаадд байгаа хүүхдүүдэд англи хэл зөвхөн монголоор ярьдгүй хүүхдүүдэд ч гэсэн энэ ном маань бас хүртэл болоосай гэсэн үүднээс энийг бас ангид орчуулж байгаа юм. Хатан сонирхолтой. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ялангуяа энэ том хотуудын нэг санаа зовж байгаа асуудал агарын бохирдлоо. Тэгэхээр одоо манай Монгол Улаанбаатарчуудын маань хувьд бол нэг баярлууштай зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо үндэсний цэцэрлэг төрөлн маань бид нар ч гэсэн одоо амралтын өдрүүдээр бас ойрхон үндэснийхээ цэцэрлэг төрөлөнд очиод салхинд гарах боломжтой, жилийн цагаа гоё зүг болсон өнгөрүүлэх боломжтой. Анх бол яг энэ хоосон газраас эхэлжсэн гэхэд одоо өдөр болгон л бүр өөрчлөгдөд байна л да. Тэгэхээр таны хувьд бол яг энэ үндэсний цэцэрлэг төрөлөнд ажиллаж байсан тэр цаг үе
тэр үед хийж хэрэгжүүлсэн ажлаа ус үзэгчтэй өгье гэж бодож байна л да. Тэгэхээр альва ажил гэдэг бол нэг хүнээс шалтгаалдаггүй дандаа багийн хамт олонны ажил байдаг. Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээ хамт олонны хүчээр одоо 5 жилийн хугацаанд яг анх одоо бид нар 5 хүрдтэй 5 бэлэтэй тий яг ингээд 27 ажилтнтай ажиллаа эхэлжсэн. Тэнцээ бол ерөнхий төлөвлөгөөч байгаагүй. Тэгээ бид нар үнэхээр энэ тал дээр бас удирдан зохион байгуулад 5 жилийн дараа бид нар бас иргэдийнхээ очдог одоо Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23%-ийг бүрдүүлж 22 төрлийн 115 мянган одоо бут суугийг бас 95% ургалттай ургуулж ингэж чадчихсан. Тэгээд энэ маань бол бас маш их нүр их хөдөлмөр байсан эргээд харахад. Тэгээд бид нар мэдээж ажлыг ингээд за энэний ард гарна шүү гэд ингээд хөдөлмөрлөөд тэрнийхээ зорилгын төлөө одоо зөв төлөвлөлтийн дагуу ингээд ажиллаа хийхэд үр дүнд хүрдгийм байна гэдгийн бас нэг тод жишээ байгаа. Тэгээд 2 жилийнхээ энэ судалгаан дээр үндэслээд 2012 онд энэ ногоо ном гээд экологийн боловсрол зориулсан анхны номоо бас гаргаж ирсэн. Цэцэрлэгт хүрээлэнд бол маш олон одоо анхны гэсэн Улаанбаатарт анхны тодтолтой олон зүйлүүдийг бас хийсэн. Тэгээд энэ одоо 12 км-ийн одоо дугуйн зам, явган зам гэрэлтүүлэхтэй цогцоор нь тий одоо хамгийн том усан ориглуур тэнцээ ингээд усан фонтан, газрын усан фонтан гэдэг. Тэгээ бид нар мэдээж ганц төсвийн мөнгийг хараа суугаагүй нөгөө талаараа бол бас гадны одоо төсөл хөтөлбөрт хамрагдаж 5 тэрбум гаруй төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтаар нь бас оруулж ирч чадсан байдаг. Тэгээд нэг судалгааны баг 110 мянган хүн ирдэг юм байна гэсэн ийм тооцоо гаргасан байсан. Тэгэхээр өнөөдөр манай Улаанбаатар хотод ганц үндэсний цэцэрлэгт хүрээлэн биш олон цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулах ёстой. Тэгээд энэ тал дээр би бол экологийн боловсрол дээр илүү их анхаарч ажиллаж байгаа. Төрийн түвшээ болцоход одоо ус бохирдуулах төлбөрийн тухай хууль дээр бол яг ажлын хэсгийг ахлаад энийг одоо батлуулж авч чадлаа. Тэгээд бид нэр өнөөдөр ямар нэгэн одоо экологийн байгаль орчныгоо одоо хайрладаг тий бид нар одоо биенээ хайрладаг, биенээ хүндэлдэг, урам өгдөг, одоо эхтлэхийгээ хайрладаг ийм болгож хүмүүжүүлэхэд бидний оролцоо маш чухал учраас энэ дээр бас илүү их төлөвлөгөө анхаарч бас ирж байгаа. Тэгэхээр дэлхийд дахинд ер нь одоо энэ хэрэглээний цэвэр усаа 0 руугаа татаад байдаг улсаараа ховроо тунахгүй бол одоо бас Улаанбаатарын чинь усны хомсдолд орно гэдэг эрдэмтэн судлаач дээр байдаг. Тэгэхээр яг энэ эзэгтэй цаг мөчид энэ ус бохирдуулахын эсрэг экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахын төлөө энэ санаачилсан хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа хууль бол их зөв зүйтэй санагдаж байна л да. Тэгэхээр яг одоо ямар хуулийн төслүүд дээр ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Одоо хийж байгаа хуулийн ажлуудаас бас үзэгчтэй хуваалцсан юм. Тэгэхээр улсын хурлын гишүүн гэдгийн гол үндсэн үүрэг бол одоо хуулиа одоо хилцүүлж батлуулах, хуулийн төслийг хилцүүлж батлуулах. Нөгөө талаар одоо энэ батлагдсан хуулийн дээр хяналт тавьж хэрэгжилтэнд нь одоо хяналт тавьж энэ дээр нь илүү их анхаарч ажиллах гол үүрэгтэй байдаг. Тэр утгаараа бас нилээдгүй олон хуулийн төслүүд дээр одоо санаачилж ингэж ажилласан байгаа. Тэгээд гол онцлог зүйл бол энэ ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг бас ингэж ажлын хэсгийг ахалж батлуулж чадсан. Биеийн тамир спортыг дэмжих тухай хууль байгаа. Тэгээд энийг бас ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Тэгээд өнөөдөр бид нар өвдчхөөд хүн өнөөдөр өөрийгөө гол нь одоо эмчлэх гээд байх биш. Өвдөхөөсөө өмнө бид нар одоо эрүүл чирийг биеийн тамираар хичээлсэн одоо эрүүл орчинд зөв одоо хооллох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэрний төлөө бол зайлшгүй олон зүйлүүдийг энэ төр засгаас бодлогоор дэмжиж хийх шаардлагатай байгаа. Тэгээд биеийн тамир спортын дэмжих тухай хуулиар бол одоо залуучууд маань өнөөдөр өөрсдөө ганц одоо эрүүл мэндийн даатгалтай мөнгө төлөө дэмжиж үзүүлэх биш. Одоо фитнесээр хичээллээд одоо стандарт хангасан фитнесээ яваад тэгээ хөнгөлттэй хичээлэх энэ боломжуудыг хангасан маш олон зүйлүүдийг хангасан байгаа. Мөн одоо мэргэжлийн боловсрол сургалтын одоо төвүүд гэж ажиллаж байсан. Энэ дээр бол манай 46 мянган одоо сурагчид одоо 86 мэсүүдтээр ингэж сурдаг байсан. 16 оноос хойш энэ 40 мянган төгрөг хөлдөг байсныг нь болиулчихсныг одоо бас манай энэ ажлын хэсгийнхэн одоо
одоо манай улсын их хурлын гишүүдийн хамтын хүчээр бас ингээд санаачлаг гаргаад энэ дээр тий 100 мянга одоо төлдөг стипендтэй болгосон байгаа. Тэгээд энийг бол бас нэг 41 тэрбумыг одоо улсын төсөв суулгаж чадсан. Ер нь бид нар чинь одоо хүн болгон одоо хуульч багш байх албагүй шүү дээ. Бидний үед Темс гэдэг ингээд техником гэдэг чинь маш их хүүхдүүд сурдаг. Тэрүүгээрээ дамжиж маш олон одоо мэрэгжил эзэмшдэг байсан маань өнөөдөр бас ингээд алдагтаад байгаа. Энийг бол бас манай засгийн газар төрөлсөг тий шүүмжлээд байгаа шүү тий шүү дээ тий. Одоо тэгэхээр ингээд нарийн мэрэгжлүүдийг эзэмшээд одоо үнэхээр тэрүүгээрээ одоо нийгэмдээ сайн сайхныг бүтээж тэр бүтээлээрээ гайхахдах энэ боломжууд бас их байгаа. Тэгээд энийг бас дэмжиж ингэж хийсэн байгаа. Тэгээд одоогийн хувьд бол тэтгэврийн шинжилгээний тухай хуулийн ажлын хэсгээр ажиллаж байгаа. Мөн хогоо эдлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад одоо энэ хууль дээр хэрэгжилтэн дээр одоо хэрэгжилт ямар байна? Энэ дээр одоо ямар шийдвэрүүд гарах уу гэдэг ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Тэгээд бид нар бол одоо ядаж хогоо хайдгуу тарсан одоо ургуулдаг, арчилдаг байх хэрэгтэй байгаа шүү дээ. Бид нар гол нь мод тари биш одоо модоо ургуулъя гэж уриалаад байна шиг ч хогоо хаяхгүй бай, орчноо цэвэрхэн байлгая тий айл сайхалтж бай тэгээд алтан байгуулгуулж бай тэгээд энэ хэрэгжилтийн ажлын хэсгийг ингээд ахлаа явж байгаа. Тэгэхээр нэг одоо энэ туул руугаа их бохироо одоо нөгөө арьс ирний үйлдвэрүүд чинь дахин хэрэгэлсэн усаа гаргаад байна гэдэг. Эсвэл одоо бас нөгөө хэрэгэлсэн усыг дахин саарл усанд оруулах гэсэн ажлууд их хэрэгжижсэн. Яг энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхад ер нь энэ санаачлага саналууд хэр хэмжээнд явж байна. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад энийг батлуулах гээд явж байхад одоо бас бэрхшээлтэй тулгарч ирсэн. Үнэхээр одоо үнэхээр бохирдуулж байгаа л бол одоо тэр өөрсдөө мөнгө төлөх ёстой шүү дээ. Баг бохирдуулбал баг мөнгө төлөөд өөрсдөө одоо тэр байгууллагууд аж ахуйн нэгжүүд одоо өөрийн гэсэн юм цэвэрлэх байгууламжтай болох юм бол энэ одоо татвараас нь чөлөөлөгдөх тал дээр анхаарах гэдэг ийм заалтууд дээр илүү их анхаарч ажилласан. Тэгээд энэ дээр бас бэрхшээл болж ирсэн ч гэсэн энэ хат нь бас гарч чадсан. Тэгээд цаашдаа ч гэсэн бид нараа миний одоо гол мөрөөдөл одоо бас олон сайхан цэцэрлэг төрөлнгүүдтэй өнөөдөр бид нар бас өөрийн гэсэн одоо энэ бие биенийг байгалаа хайрладаг тий ерөөсөө хог хаяхгүй байх энэ орчин нөхцлүүдийг л бид нар өөрийн өстийнхөө ухамсарыг илүү их дээшлүүлэхдээ бие биендээ шаардлага тавьдаг одоо хууль хэрэгжүүлэхээс гадна иргэд маань бас одоо өөрсдөө ухамсартай энийг бас дэмждэг байх нь илүү хэрэгтэй болов гэдэг тал дээр экологийн боловсрол дээр нь илүү их анхаарсан. Тэгээд ногоо номыгоо энэ дээр одоо бас судалгаан дээр үндэслэж бичээд одоо энэ шийдэмгийн нүүдэл дээр бас үнэхээр өнөөдөр бид нараа одоо шийдэмгийн зөвийн төлөө одоо шийдэмгээ байх юм бол бас юмд хүрнэ гэдгийг ч гэсэн би бас энэ номон дээр гаргаж ирсэн байна. Тэгэхээр чи хүн байгалаа ирж угаасаа хүн холбоотой тийм ээ. Одоо дэлхийн нийтээрээ нөгөө экологийн тэнцвэртэй байдал, эко одоо бүхэл бараа бүтээгдэхүүн ч гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн одоо экологид тийм ээ сөрөг нөлөөгүй гэдэг энэ брэнд болгоод байгаа юм чинь тийм. Тэгэхээр ер нь бол одоо дэлхийн улс орнороо тогтвортой хөгжлийг бид нар чинь нэг дэлхийтэй ер нь энэ агаарын бохирдол одоо энэ хог хаяг хөрсний бохирдол гэдэг бол үнэхээр одоо ганц Монголын төдийгүй одоо дэлхийн нийтийн том асуудал болчихсон байгаа энэ үед бид нар бол бас энэ дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтоо бид нар бас улс болон өөрийн зорилтоо энэ дэлхийн өмнө хүлээчихсэн байгаа. Тэгээд энэ зорилтыг хэрэгжүүлэх тал дээр бас байгаль орчин хөлс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд бол илүү бас төлхөө анхаарч ажиллаж байгаа. Улсын түүхэнд бол олон мундаг эмэгтэйчүүд бол бас улс төрийн түүхэн цаг үеүүдэд
олон гайхалтай шийдвэрийг орныхоо төлөө сонирхолтой олон шийдлүүдийг нүүдлүүдийг хийсэн байдаг л да. Тэгээ таны хувьд бол бас нийслэлийн нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг нь одоо төрөмс байгууллагын тэргүүнээр ажилладаг. Хэдэн жил яг энэ одоо сонгуульт ажиллаар ажиллаж байна. Яг энэ холбооны ажлаас бас ер нь эмэгтэйчүүдийн дуу хоолой яагаад нийгэмд ийм одоо хүчтэй дуу хоолой болж яагаад заавал одоо бас эмэгтэйчүүдийн холбоо байж аж нийгэм сайн сайхан зүйлийг хийгээд байна те. Энэ талаас нь бас ойлоо. Тэгэхээр нийслэлийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бол нийслэлийн Монгол Ардын намын дэргэдэх ийм төрийн бос байгууллага. Тэгээд энийг бол бас сонгуулаар ингэж болдог. Эмэгтэйчүүд маань бас сэтгэл хүлээлгээд одоо 5 жилийн өмнө одоо сонгосон. Тэгээд дахиад 4 жил болоо дахиж чуулган болоод ингээд одоо 5 дахь жилдээ хийж байна. Тэгээд нийслэлийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бол өөрөө маш том байгууллага, 9 дүүрэх салбар зөвлөлттэй ингээд тэргүүлэгчдээсээ бүрдсэн ийм том байгууллага. Тэгэхээр эмэгтэйчүүдийн манлайлал маш их эерэг нөлөөдөг. Сая бас Норвег руу ерөнхийлөгчийн аялалд ороод явж байхад бас харж ялла. Тэгээд энэ утгаараа одоо нийслэлийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооноосоо санаачлаад гоо сарны арга хэмжээг бол жил болгон зохион байгуулдаг. Одоо салбарын манлайлагч эмэгтэйчүүдэд тодруулж тэднийг одоо урамшуулж тэднэрээр бахархах энэ арга хэмжээг бол тогтмол зохион байгуулж ирсэн. Мянган ээжийн арга хэмжээг одоо 3 сарын 8-нд хариу нэгтгүү буянтан арга хэмжээг одоо жил болгон зохион байгуулж ирсэн. Тэгээ ингэснээр бас ээжүүд, эмэгтэйчүүд үнэхээр тэр мундаг ээжүүдээ, мундаг эмэгтэйчүүдэд алтууршуулахын арга хэмжээг бол тогтмол хийж ирсэн. Тэгээд бид нэр энэ эмэгтэйчүүд маань өөрсдөө таа гэсэн харж байгаа одоо салбар дээр хийдэг хүмүүсүүд нь айгүй их эмэгтэйчүүд л ихэнх нэдэг шүү дээ, тий. Тэгээ шийдвэр гаргах төвшөнд өнөөдөр бас хамгийн олон эмэгтэйчүүд одоо байгаа ч гэсэн бас л хангалтгүй гэж би үзэж байгаа. Тэр утгаараа цаашдаа бас олон эмэгтэйчүүд, олон одоо мундаг эмэгтэйчүүд төрөн гараасаа гэж би бас хүсэж ярьдаг юм аа. Тэгэхээр одоо тэр мянган эмэгтэйчүүд цуглараад мянган ээжүүдийн харснаас бол бас нийгэмдээ сайн сайхан юм хийж хийсэн манлайлагч нар олон одоо бас шийдвэр гаргах төвшөнд очих юм бол одоо энэ хар бараан зүйлүүд арай багасах. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь тийм ээ. Одоо ээжим бүвэн дуугаар орчлог яриадгаа гэж магтагддаг. Нэр одоо Мартин 8 олоос эмэгтэйчүүд ирэх юм гэж байна. Тэгэхээр бас таны зүгээс нийт одоо бас эмэгтэйчүүдтэй Монголын сайхан ээжүүдтэй хамтаад энэ зөвшөөрлийг ашиглах сайхан мэдлэгээ төвшүүлэх юм уу? Тэгэхээр Мартин 8 гэдэг бол бидний үед их гоё үргэлж Мартин 8-ны баярыг их өргөн тэмдэглэдэг байсан. Тэгээд яг Мартин 8 гэдэг өөрөө одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ийм өдөр байдаг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд сонгуул өгдөг болгохын төлөө дэлхийн эмэгтэйчүүд ямар их бартаа одоо бэрхшээлийг туулсан байдгийг бол одоо түүх хэлнэ. Тэр утгаараа өнөөдөр бол би олон орнуудаар явж байхад бас Монгол эмэгтэй гэдгээр үнэхээр бас бахархаж идэг. Энэ Кувейт, Катарын орнуудаар ч гэсэн явхад ер нь бол одоо Монгол эмэгтэй хүмүүс гэдэг бол үнэхээр гайхамшигтай, мундаг. Тэгвэл манай Монгол ирчүүд чинь бас энэ Монгол эмэгтэйчүүдэд үнэхээр хүндэлдэг тий. Тэгээ бид нар бол цаашдаа энэ одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр улам одоо манай эмэгтэйчүүд маань илүү нэгдэж сайн сайхны төлөө олон сайхан зүйлүүдийг хийн гэж бас итгэж байгаа. Тэгээд манай нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Саран Гэрэл одоо сайд маань байдаг. Бид нар бол олон сайхан зүйлүүдийг хамтарч хийж байгаа. Цаашдаа энэ нийгмийн эерэг зүйлийн төлөө одоо олон зүйлүүдийг хийхин тулд бид нар бол илүү их сайхан одоо нэгдэж хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Тэгээд манай улсын их хурлын гишүүн Ундраа гишүүн гэд Хифоши гэд энэ хөтөлбөрийг одоо Монголд бас санаачлаад энэ ажлуудыг нэлээдгүй хийсэн байгаа. Тэгэхээр юу гэж би хэлэх гээд байна гэвэл одоо эмэгтэйчүүд илүү их шийдвэр гаргах төвшөнд илүү их орсноороо эерэг нөлөөтэй гэдгийг дэлхийн нийт харуулж байгаа. Энэ цаг үед манай одоо бас энэ 20 онд болох гэж байгаа сонгуульд олон эмэгтэйчүүд бас ингэж өөрсдөө идэвхтэй орж санаачлагаараа орж олон эмэгтэй хүмүүс ороосэй гэж хүсэж байгаа. Тэгээд бас энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ээжүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ үргэлж бас одоо инээд байсал аз жаргалаар л дүүрэн байхын одоо үлдэйтэй ёроолыг өргөн дэвшүүлэхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч их ажлын хажуугаар цаг зав гаргасанд баярлалаа. Тэгээд таны төлөвлөж байгаа
хийж хэрэгжүүлэх гэж байгаа. Тэр л одоо бүх ажлуудад өндөр амжилтыг хүсье. Олон бас сайхан ажлуудыг санаачлан олон бас хүмүүст гэрэл гээгээ авчрах. Энэ одоо бас ерөөлийг танд өргөн тавиадаг бидний өрг хараахан өндөрлж дуусаагүй бидэнд цааш хийх ажлууд их байна. Тэгээд урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээд өргөө үргэлжлүүлээд үгээд өнөөдөр нэвтрүүлгээ хийж байгаа. За магадгүй миний асууж амжаагүй таны бас үзэгчтэй хандаад хэлье гэж орхигцсан яриа байх юм бол энэ цаг үеийг танд үлдээе. Тэгэхээр амьдрал үнэхээр баян. Бид нар энэ амьдралын сайн сайхныг илүү их мэдэрч бас одоо альва зүйлээс бас таашаал авдаг. Бие биендээ урам өгсөн илүү их тийм энэ хулган жил маань эрүүл саруул инх тунх те одоо илгээрээ инх хамглан төрлөөрөө төвшин хамглан байж одоо сайхан баяр хөөрөөр дүүрэн бахыг л өрөөж тэгээд үнэхээр бод шатрын спортыг дэмждгийн хувьд бас эмээ өвөө аав ээжүүд маань одоо шатрыг дэмжиж хүүхд багчуудаа илүү их шатрыг сургаасаа гэж бодож чинь тэгээд 20 он маань биднэрт илүү их амжилтыг авчирсан жил байх болтугай. За тэр үйл Батбар шуултгай зөвлөлөө зэврэг нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Өнөөдрийн онцлог жамч бид улсын хурлын гишүүн, улсын хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Саранж Бээгүүр оролцууллаа. Дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяртай үзэгчдээ. За баярлалаа.